За өнөөдөр хүүхдийн хөгжлийн хамгийн эгзэгтэй үеийг бол сургуулийн өмнөх боловсрол гэж том ялж төр засагчийн бодлогыг өгүүлж байна. Бас хууль дүрм эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Сургуулийн өмнөх боловсрол бол одоо 2 ойтой хүүхэд буюу монголчуудын кий нас, эхийн нас гэдгийг оруулах юм бол 3 настай хүүхдээс эхэлж цэцэрлэгээ дамжуулан төрийн үйлчилгээ авч байгаа боловсролын алба байна. Өөрөөр хэлбэл нийгэм шиг, хүн нийгэм шиг үл эндээс бол маш их эрчтэйгээр шинэ үе шатанд гарч байна. Хүүхэд төрлөх аав ээжээ гэр орноосоо үндсэндээ нийгмийн амьдрал руу ороод танихгүй орчинд танихгүй хүнтэй харьцаж нийгмийн гишүүн болох баттай үндэс суурь тавьдаж байна. Зөвхөн нэг хүүхдийг харах төдий, дуу бүжиг заах төдий, тоолол ойр зүрийн хэл яриа хичээл заах төдий биш. Хүүхдийг нийгэмшүүлэх маш их том хариуцлага байна. Сургуулийн бага нас, цэцэрлэгийн нас гэдэг бол үндсэндээ иргэн болж төлөвшөх хамгийн эгзэгтэй үе эхэлж байна. Энэ үед нэр бид анхаарахгүй бол тэр насан туршдаа нийгэмшээгүй, аль эсвэл хуваа бодсон, аль эсвэл орчноо мэдэрдэггүй ийм хүн болж төлөвшнө. Ийм учраас 21-р зуунд бол хамгийн чухал юм бол хүний сэтгэлийн боловсрол буюу нийгэмшгүй хүмүүсүүдийн хоорондын харилцаа, энэ чанараараа хүний ёс суртахуун одоо бага болчихсон насанд эхлээд төлөвшөх. Ийм учраас сургуулийн өмнөх боловсролыг бол бид сургуулийн өмнөх хүмүүжил, сургуулийн өмнөх хүний ёс суртахуунтай холбож хөгжүүлэх ийм шинэ шаардлага ургаж байна. Ийм учраас төр засгаас энэ сургуулийн өмнөх боловсрол руу анхаарал байгаа. Төрийн бас янз бүрийн байгууллагууд энэ чигт одоо хандаад байгаа. Нэн ялангуяа гэр бүлтэй ажилладаг байгууллагууд үүнийг анхаарч байгаа нь их зөв зохистой, үр бүтээлтэй, ирээдүйтэй үйл хэрэг юм а гэж би одоо багш хүний хувьд, хүүхдийн байгууллагын ажилтан хүний хувьд одоо дотор үнэлж таашааж байдаг.